Эмбүк төлөвлөж байна. Алхалт. Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ. Зохиогч Нагао Казухиро. Япон хэлнээс орчуулсан Цул Баатрын онон. Өгүүлэгч Баццхэм Пүрвдавг. Өмнөх үг. Алхах төдийд л өвчин эдгэрэх үү? Тэг хүчрэггүй шүү дээ. Хэтэд өвийлгэж байна гэсэн асуулт ирэх юм шиг санагдаж байна. Нэрэл өвчний 90% нь эдгэрнэ гэх нотолгоо үндэслэлээ харуулдаа гэвэл харуулж чадахгүй учраас хэтэд өвийлгэж байна гэж хэлүүлэх нь аргачгүй үз. Гэлээч алхах гэчийг бүрмөсөн мартсан өнөө үед алхвал өвчний 90% нь эдгэрнэ гэх чин итгэл үнэмшлэр алхахыг хүсье. Тиймээс л зориг гарган номондоо энэхүү нэрийг өгсөн байлээ. Миний бие Японы Хиёго мужийн Амагасаки хотод эмнэлэг байгуулсан жирийн нэгэн эмч юм. Эмч учраас амбулаторид маань маш олон өвчтөн ханддаг. Цусны даралт, цусан дахь холестериний хэмжээ ихсэх, чихрийн шижин болон өдөр тутмын амьдралын хэм маягаас үүдэлтэй өвчин, одоод гидсний хямрал, сэтгэл гутрал, нойргүйдэл, зөнөх, хорт хавдар, өвдөг ууц нурууны өвчтөй хүмүүс. Энэ мэт олон төрлийн өвчин туссан өвчтнүүдэд хийх эмчилгээ өөрөөр байдаг ч бүх өвчинд нийтлэг зөвлөгөө өгөх тохиолдолч бий. Тэр бол алхах билээ. Тогтмол алхдаг уу? Тогтмол алхаж байгаарай. Алхвал биет нь хурдан тэнхрэн шүү. Эмнэлгийг зорин ирсэн өвчтөн бүрд өдөр болгон шахуу ийн хэлдэг. Алхах төдийд лавтай биеийн байдал сайжрах бөгөөд эмчийн шаардлагагүй гэдгийг бадтай хэлж чадан шүү. Сэтгэл гутрал, хорт хавдар, харшил, дархлалын тогтолцоотой холбоотой өвчлөл орчин үед эрс нэмэгдэж байгаа нь бид алхахаа болсонтой холбоотой. Тиймээс өвчний дийлэнх нь алхахгүй байгаагаас үүдэлтэй хэмээн үзэж болох юм. Алхах гэдэг ийм чухал атал огтхонч тоохгүй байгаа нь тун харамсалтай. Өвдлөө гэхээр эмч хүртэл эм өхийг өртөл болгож, өвчтөнч өвчнийг минь эдгэх эм өгөөч гэцхэн авахаар ирнэ. Угтаа эмчилгээ гэдэг нь хоол хүнс дасгал хөдөлгөөнөөр эмчилхийн нэр бөгөөд эм бэлтгэл 3 дугаар тавигдах учиртай. Гэтэл сүүлийн хэдэн 10 жилийн турш эм нэн тэргүүний зүйл болон хувирчээ. Энэ бүхэн хэр зөв зүйтэйг ангаах ухааны салбарт хөл тавьсан цагаасаа л эргэцүүлж ирсэн гэхэд болно. Яагаад эмч эмх эм өх ёстой юм бэ? Эм бичиж өгөөд л болчихдг юм болоо компьютерч гаргаад өгч чадах юм биш үү? Өвчтний биеийн байдал шинж тэмдэг дээр үндэслэн өвчтнийг тогтоож, эм сонгож өгнө гэвэл ухаалаг компьютер хүний тусламжгүйгээр ч хийж чадах болов. Хэрв эм бичиж өгөх төдийд эмчилгээ болно гэвэл эмчийн хэрэг юу? Тухайн хүний амьдралын хэм маягийг засаж сайжруулах, үүний тулд өвчтөнд зөвлөгөө өгөх нь эмчийн үүрэг биш гэж юу хэмээн цаг тутамд эргэцүүлнэ. Тиймээс аль болох эмнээс татгалздаг эмч болъё хэмээн сэтгэж эмнэлэг байгуулсан цагаас эмнэлгийнхээ хананд 3-аас илүү эм өгөхгүй гэсэн бичиг наасан билээ. Гэсэн ч өөр эмнэлгүүдээс ирэх өвчтнүүд нэмэгдэхийн хэрээр энэ зорилго минь талаар болов. Өөр эмнэлгээс ирж буй өвчтний түүхийг харахад дор хаяж 10-20 төрлийн эм уудаг болж таарлаа. Өвчтний ууж буй эмийг генет тасалдуулж болохгүй. Мөн генет багасгавал амь насанд аюултай учраа багаар эмийн тоог цөөлөх шаардлагатай. Ингэх явцад ихтэй 3 эм гэсэн зарчмаа баримталж чадахгүйд хүрсэн хэрэг л дээ. Орчин үед хүмүүс алхах нь биед сайн гэдгийг мэддэгч байдаг л зүйл мэтэр үзэж төдийл оошоохоо болсон нь алхах тухай ном бичих шалтгаан болсон юм. Мөн эмийг бүхний дээд хэмээн үзэх үзлийг өөрчлөхийг хүссэн билээ. Телевизийн нэвтрүүлгүүдээр эрүүл мэндэд сайн хэмээн сурталчлах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр хоолны ширээнэ тавьж, шилбэндээ иллэг хийвэл цусны эргэлт сайжирна гэхэд хичээнгүйлэн иллэг хийдэг хэрнээ алхдаггүй гэхэд үгүй цаг гардаггүй юм гэх хүн цөөнгүй. Алхах нь биед сайн гэдгийг мэддэгч алхдаггүй хүн олон байгаа нь алхахын ач холбогдлыг тодорхой сайн ойлгодоггүйтэй холбоотой болов. Өөрөөр хэлбэл хүмүүс алхах сайн гэдгийг мэддэгч алхаснаар өвчин эдгэрдэг гэдгийг огт мэддэггүй хэрэг. Алхахын хэрээр амьдралын хэм маягаас үүдэлтэй өвчин эдгэрнэ. Алхаснаар булчин, яс эрүүлжиж насжилттай холбоотой өвдөг, ууц нуруу өвдөх нь багасдаг. Дүүнчлэн алхах нь Альцгеймерийн өвчнөөс сэргийлдэг ба хэдийнэ шинж тэмдэг нь илэрсэн ч тогтмол алхаснаар бүрэн эдгэрэх боломжтой. 2 хүн тутмын нэг нь тусдаг хорлолын хаан гэгдэх хорт хавдрын үед ч тогтмол алхаж урдчлан сэргийлэх боломжтой төдийгүй эмчилгээч болдог.
Бактери зэрэг дархлалын тогтолцооны өвчин, мигрен хэлбэрээр илэрдэг тархины хэт мэдрэг өвчний үед ч алхах нэн тустай. Нойргүйдэл сэтгэл гутралын үед сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж эм авахын оронд алхвал эдгэрнэ. Урт хугацааны асаргаа хараа хяналт шаардлагатай хүмүүс ч алхвал бие даах чадвартай болох боломжтой. Харин энэ номонд алхах төдийд өвчний 90% эдгэрнэ хэмээх гарчиг өгсөн мэн амбулаторт үзлэг хийж буй эмчийн мэдрэмж, чин үнэн сэтгэл дээр үндэслэсэн хэрэг юм шүү. Алхах нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдох ихэнх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ болох хамгийн том хүчин зүйл. Хүмүүс алхах нь эрүүл мэндэд тусдаг ойлгож мэдлээгээд хүнд байдалд орох хэн нэгэн гарна гэвэл тэр нь эмч нар л байх. Бүгд алхдаг болж өвчлөл буурвал одоогийн шиг эмчийн хэрэгцээ багасан шүү дээ. Хүн бүр алхаж өвчин асаргаа шаардлагатай хүмүүсийн тоо зөөрвөл эмчилгээ болон асаргааны төлбөрч эрс багасна. Тэгээр одоо үед өндөр настай хүмүүс ихсэж эмчилгээ асаргааны төлбөр өндөр байгаа ч бүгд алхдаг болвол төлбөрийг бууруулах боломжтой. Гэхдээ би эрүүл мэндийг нэгдүгээрт чухалчлан үздэг амьдралыг хий хоосон амьдрал хэмээн боддог. Эрүүл мэнд чухалч гэлээ зөвхөн эрүүл байхын төлөө амьдрна гэвэл би ч хүсэхгүй. Хаяахан амттай зүйл идэж согттлоо уух үеч байх л шүү дээ. Амьдралын утга учир нь өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхтэл оршдог болов уу та? Алхаж байгаарай гэж зөвлөхөөр хэцүү болохоор алхамааргүй байна гэх өвчтөн олон байдаг ч алхна гэдэг огт хэцүү зүйл биш ээ. Хүн алхахад серотонин гэх аз жаргалын даавар тархинд их хэмжээгээр ялгардаг агаад цаашид энэ талаар номондоо дэлгэрэнгүй тайлбарлах болно. Алхна гэдэг угтаа аз жаргал бас аз жаргалыг мэдрэхийн хамгийн хялбар арга билээ. Энэ номонд яагаад алхах төдийд аз жаргалыг мэдэрч хувь тавилангаа өөрчилдөг болохыг тодорхой бичсэн учраас уншаад алхахын аж тус гайхалтай талуудыг ойлгоно хэмээн итгэж байна. Зөвхөн ойлгож зогсолгүй аж тусыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсье. Тэгж чадвал эрүүл байж өдөр бүр аз жаргалыг мэдэрч чадна шүү дээ. 1-р бүлэг. Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ. 1. Орчин үеийн ихэнх өвчний шалтгаан алхахгүй байгаатай холбоотой. Чихрийн шижинтэй хүний тоо 9,500,000, цусны даралт ихсэх өвчтэй хүний тоо 40 сая, цусан дах өөх тос ихсэх өвчтэй хүний тоо 20 сая, Альцгеймерийн өвчтөд 4,600,000 хүн, тусах магадлалтай хүний тоог оруулбал 9 сая хүн. Мөн жил бүр 1 сая хүн хор тавдар тусаж, жилд 370,000 хүн эл өвчний улмаас нас барж байна. Жил бүр энэ мэт мэдээ араараасаа бидний сонорт хүрнэ. Өвчин үнэхээр ихсжээ. 10 жилийн дараа гэхэд бүр л ихсэх байх та. Хэцүү ч юм да хэмээн халаглана. Гэтэл энэ бүхний шалтгаан ердөө алхахгүй байгаатай холбоотой шүү дээ. Окинавагийн уналт гэж сонсч байсан уу? Окинава муж нэгэн үе Японы хамгийн өндөр наслалттай муж байв. 1985 онд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар улсдаа тэргүүлж хамгийн өндөр наслалттай муж гэгддэг байлаа. Гэтэл 2000-ад онд Окинава муж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар 26 дугаар байрт жагсах болж, улмаар 2010 оны судалгаагаар 30 дугаар байрт ортлоо урууджээ. Үүгээр ч зогсохгүй 65-аас доош насныхны нас баралтын төвшнөр улсдаа тэргүүлэх болсон юм. Окинава мужийн эмэгтэйчүүд 2005 оны хүртэл дундаж наслалтаараа улсдаа 1-р тэрэмблэгдэж, 2010 оны судалгаагаар дээрээсээ 3 дугаарт жигсэж байсан ч, үнэн хэрэгтээ өндөр настай эмээнэр дундаж наслалтын үзүүлэлтийг дээш нь татсан төдий байв. Мөн тус мужид 65-аас доош настай эмэгтэйчүүдийн нас баралтын төвшин 2010 онд улсдаа хамгийн бага байлаа. Улсын хэмжээнд 65-аас доош насныхны нас баралтын төвшин өндөр байгаагийн нэг шалтгаан бол хооллолт. Окинава мужид эрт үед хүнсний эсэлгээр баялаг чансан төмсийг өргөнөөр хэргэлдэг байсан ч, дэлхийн 2 дугаар дайны дараагаар өөх тос ихтэй, их хэмжээний илчлэгтэй барууны хоол хүнсийг ихээр хэрэглэх болжээ. Токиогийн Гинза дүрэгт түргэн хоолны сүлжээ болох Макдоналдс анхны салбараа нээхээс 10 жилийн өмнө Окинавад аль хэдийн түргэн хоол нэвтэрсэн бөгөөд яг л түргэн хоолны дивач мэт байлаа. Харин үр дүнд нь бодисын солилцооны хам шинж ихээр нэмэгдэж эхэлсэнтэй. Окинава муж өндөр наслалтын үзүүлэлтээр уруудах болсон өөр нэгэн шалтгаан бол нийгэм тэр чигтээ автомашинаар дүүрч алхахаа болсонтой холбоотой юм. Хэд халууны дээр таксины хөлс бага байсан тул алхахын оронд таксийн цуухыг илүүд үзэх хүмүүс их байлаа. Эцсийн эцэст энэ бүхэн зөв хооллолт болон дасгал хөдөлгөөнтэй холбоотой байж шүү дээ.
Манай эмнэлэгтээ 4 хоол зүйч байдаг. Хизээд шим тэжээлийн талаар зөвлөгөө авах боломжтой. Хэрэг үе мөчний өрөвчлөөс эхлээд атопийн дерматит, гуурсан хоолойн бактери, мигрен зэрэг хооллолтой хамааралгүй өвчний үед ч хоолны дэглэмийг өөрчлөх замаар эм уулгүй хялбархан эдгэрсэн олон хүн бий. Хоол хүнсээ дасгал хөдөлгөөн хоёул нэн чухал боловч хүн бие хөдөлгөхгүй бол өлсөхгүй. Хичнээн сайн шим тэжээлтэй хоол хүнс хэрэгэлсэн ч элчилгээ шатаахгүй бол илүүдэл тэжээл үүснэ. Тиймээс нэн төрөнд дасгал хийх алхах нь хамгаас чухал юм шүү. Эдогийн үеийн хүмүүс өдөртөө 30,000 алхдаг байв. Эдогийн үеийн хүмүүс орчин үеийн хүмүүсээс 6 дахин их алхдаг байжээ. Бид өдөртөө 10,000 алхах хэрэгтэй гэж байнга хэлдэг боловч Эдогийн үеийн хүмүүс үүнээс хавь илүү буюу өдөртөө 30,000 алхдаг байжээ. Эдогийн үед ундаг дугуй гэж байсангүй. Товт компьютерийн ард суучих ширээний ажилч байгаагүй тул үргэлж алхдаг байсан болов. Мэйжи болон Тайшогийн 90 үеийн хүмүүс ч байнга алхдаг байсан төдийгүй. Тухайн үеийн ажилтнууд Эдогийн үеийн жирийн иргэдтэй адил хэмжээнд алхдаг байв. Харин нийтийн тээвэр хөгжиж ундаг дугуй, мотоцикл, машин зэрэг тав тухтай унаад дэлгэрснээр алхахыг гэж зорихгүй л бол алхахаа бүр мөсөн болсон гэхэд болно. Харин та өдөртөө хэд алхдаг вэ? Маш их алхдаг гэх хүмүүс ч өдөртөө 30,000 алхахгүй бөгөөд алхаа хэмжигч зүүж алхвал ихтэй 6-аас 7,000 алхдаг болов. Харин компани өндөр албан тушаал хашиж машинаар хургуулдаг хүмүүс өдөрт ихтэй хэдэн зуун алхам алхдаг үзье. Ажилчин хүмүүс нийгэмд эзлэх байр суурь өсгөн хэрээр алхах нь багасдаг гэх судалгаач бий. Менежер дэд даргын тушаал хашдаг хүмүүс өдөрт дунджаар 7,000, дарга нар 5,000, харин машинтай удирдах албан тушаалтнууд дунджаар 3,000 алхдаг гэх дүн гарчээ. Ажил гэрийн хоорондын зай холдож амьдрал хялбар болох тусам эрүүл мэндээс хөндийрдэг нь эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй. Сүүлийн хагас 100 жилд алхахыг хөсөр аясан цаг үе гэхэд хэлсдэхгүй. Ташрам дурдхад Эдогийн үед Кайбара Экикений бие совлох ухаан гэх сургаал ихэд алдартай байв. Экикен эм хэрэглэхгүй бие илааршуулах аргыг тайлбарлаж 85 насыг зооглолтлоо амьд сэрүүн явжээ. Даянч амьдралаар амьдрахыг шаардаж буймит санагдаж юуны магадч бие совлох ухааныг сайтар уншвал огтхонч тийм биш гэдгийг ухаарна. Экикен арх тамшаалан ууч, магч идэхийн дээр бэлгийн дур хүслийн тухайд хидийдсэн төвчээр эсэргээрээ биед хөнөөлтэй гэж үзэн зугаа зинглийг огтхонч өгөөсгөж байгаагүй нэгэн байв. Харин альвааг хэтрүүлэх болон цэрлэхийг хориглоно. Юу ч вэ хара хачи бүүмэг баримтлаваас туйлын сайн хэмээн сургадаг байв. Бие совлох ухаанд хооллолт, арх болон бэлгийн амьдралын талаар төвийг баримталсан амьдралын хэм маяг хичнээн чухал болохыг Шамбай өгүүлсэн ч алхах тухайд барагтай бичээгүй нь гайхширлыг минь төрүүлсэн юм. Бие совлох ухааныг хэдэнтэй унших үедээ л үнийг гэнэт анзаарсан байлээ. Алхах тухай Экикенээс суралцъя хэмээн сэтгэж эл номыг ахин дахин уншсан минь талаар болов. Гэвч сайтар бодоод үзэхнээ Эдогийн үед тээврийн хэрэгсэл байгаагүй тул алхахаас өөр сонголтгүй байсан шүү дээ. Тиймээс алхахын ач тусыг хэрэг гарган тайлбарлах шаардлагач гараагүйз. Алхах бие хөдөлгөх угаас хүн бүрийн хэвшсэн зүйл байсан учраас үүнийг сануулгах шаардлагагүй байсан болов хэмээн бодож байна. Сүүлийн үед Эдогийн үеийн Япон хүмүүсийн аз жаргалын индекс маш өндөр байсныг тэмдэглэх болсон бөгөөд үүний нэг шалтгаан нь байнга алхдаг байсантай холбоотой болов. Тиймээс л орчин үеийн ихэнх өвчний шалтгаан алхахгүй байгаагаас үүдэлтэй юм. Магад Экикен хүн төрлөختөн алхахаа болох цаг үе эрен чинээ төсөөлөөгүй үзье. Орчин үеийн хүмүүс алхахыг шийдэхгүй л бол алхахгүй. Харин Эдогийн үеийн хүмүүс орчин үеийн хүмүүсээс 6 дахин их алхдаг байсан учраас эрүүл чирэг аз жаргалтай байжээ.